байцгаана уу? За намайг Жаргалмаа гэдэг. Дээл уулын дугуйн клубын админ байна. Өнгөрсөн жилээс хойш энэ дугуйн клубт нэгдэж клубийнхантайгаа хамт өдрийн болон хоногийн аялалд явж байгаа. За одоо бол яг 21 оны манай анхны аялал бол зохион байгуулагдаж байна. Үнэхээр сэтгэл маш өндөр байна. Нар гарсан, цас орсон, шавар шохоотуулсан маш сонирхолтой аялал бол болж өнгөрж байна. За сайн байцгаана уу. Намайг Баяр сайхан гэдэг. Дугуй над жил гарan суулж байна уу да. Ачилагийн жимээр дугуйн групп нэгдээд одоо жил гарan дугуйг унчлаа. Сууж ажилладаг биднэрт бол яг өндөр энэ дугуй спортоор хичээлэхэд маш хэрэгтэй. За тэгээд товчхондоо танилцуулахад ийм байна. За сайн байцгаана уу. Энэ өдрийн минь төргий. Өнөөдөр гайхалтай сайхан өдөр байна. За би Ятэлгийн жимээр дугуйтай группийн админ Хавчок байна. За манай групп бол Ятэл уулын дугуй клубыг үүсгэн байгуулад хот орчмын болон хотын зай аяллаа үйл ажиллагаа явуулдаг. Дугуйтай аяллыг одоо Монголд хөгжүүлэхийн төлөө
сэтгэл зүрх нэгдсэн ийм сайхан залуучуудаас хүрсэн хамт олон байдаг. За мөн аяллаас гадна тэмцээн уралдаанд ордог ийм туршлагатай дугуйчдаас бүрдсэн баг байд юм аа. Тэгвэл зөвхөн одоо туршлагатай дугуйчд гэхгүй дугуй унаад аялгыг хүссэн бүх хүнд манай клубын үе талах нээлттэй байдаг аа. За өнөөдөр бол манай Атилагийн жимээр дугуйтай аял групп Атилаг уулын дугуй клубын хамтарсан хаврын нээлттэй аял одоо 100-ны нээлттэй аял юм да. Энэ жил одоо бид нар ковидос болоод бас нээлттэй оройтч жилээ. Уул нь бол 20 онд бол бид нар 3 сард аялын нээлттэй хийнэ гэж төлөвлөсөн байсан. Бүх одоо дугуйн клубүүдээс одоо хамгийн сүүлд нээлтийнхаа аялыг хийж байгаа ийм клуб нь болоод өнөөдөр ингээд анхны аяллаа ингээд хийж байна. Маш сайхан байна. Ер нь 21 ондоо бол бид нар сард нэг удаа холын аяллыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Өмнөгөв, Өвөрхангай, Сэлэнг гэсэн ийм 3 маршрутыг сонгоцсон байж байна. Тэгэхээр холын аяллыг энэ жил одоо яг клубээр анх удаа хийх гэж байна. Дугуйтай аялагч нартай бид нар ер нь аюулгүй байдалд нь бол заашгүй анхаарах шаардлагатай гэдгийг бол өнгөрсөн хугацаанд бол мэдсэн. Тийм учраас энэ жилээс одоо аялалд явж байгаа бүх хүмүүсийг гэмтийн ослын даатгалд ингээ заавал хамруулж байгаа. Тэгээд даатгалд хамрагдсан аялагчид мөн вакцины ковидын эсрэг вакцины 2 дахь тунгаа хийгдсэн вакцинд хамрагдсан аялагчид гээд ингээд нэг 2 бол үзүүлэлтийг барьж аялагчдаа сонгож оролцуулсан байгаа. За энэ жилийн үед бол манайха анхны аялалдаа одоо энэ Top Spare Parts гэдэг компани одоо дэмжлэгтэйгээр богино толгойн радио холбоогоор зохион байгуулагч нар маань тоноглогдоод аяллаа зохион байгуулж байна. Аяллаа хөтөж
дундтлын хянагч, аялын цоожлагч, за мөн арын албаны машинууд маань одоо ингээд бүгд богинолгооны станцаар ингээд хоорондоо холбогдлоо. Аял үнэхээр одоо маш ингээд амар хэлбэр болж байна. Одоо хоорондоо за ингээд хүмүүс холтлоо гэхэд нөгөө уртлынхаа хүндээ шууд радио станцаараа холбогдоод за төр хүлээж байгаарай. Одоо энэ хүнийгээ дугуйг сайжруулах хэрэгтэй боллоо. За төр хүлээж байгаарай. Бид нар одоо гүйцэж очих гэж юм гэдэг юм уу. Ингээд одоо хоорондоо холбоо явахад үнэхээр амар байлаа. Дугуйтай явж хахад уцаар ярих айгүй хүндрэлтэй байдаг байхгүй. Тэгээ н уртлын хүмүүс тасраа явчихаар заавал нөгөө хүмүүс өөрсдөө артлаа харж агаад мэдрэмжээрээ шахав ингэж хүлээдэг. Ийм байдал одоо байхгүй болж байна. Үнэхээр одоо хэрэгтэй юм зүйл бол станц гэдгийг бол одоо мэдэрлээ. Тэгээ ивент радио сервис пэйжийн хамт олондоо маш их баярлалаа. Даатгалыг бол Монирой даатгалын хамт олон бас биднэрт сайхан боломж олгож даатгалын ажилтан өөрөө дугуй нийлтэн дээр маань ярьж хүмүүсийг даатгаж ингэж дугуй аялал маань гаргалаа. Тэгээ Монирой даатгалын хамт олондоос маш их баярлалаа. Дугуйчтай хамтаж ихэд бүх төрлийн даатгалын компани бол даатгалын үйлчлэгээ явуулсан юм байлээ. Тэгэхээр дугуйн даатгалыг одоо гинтийн орчны даатгалыг бол заавал хийлгээрэй гэж бас уриалмаар байна. Энэ үнэхээр хэрэгтэй зүйл шүү. Сайн байцгаана уу? Намайг Содгоо гэдэг UB Comedy Club-ийн stand-up comedian. Тэгээд бас давхар Атилагийн жимээр гэдэг дугуйн клубийн одоо шинэхэн гишүүдийнх нь нэг ийм хүн зогсож байна. Тэгээд өнөөдөр олон жилийн өмнөөс дугуйнч эхэлсэн. Тэгээд жилийн өмнөөс дугуйнаад нэлээд л ундлаа. Бас хөөрхөн урганжийн хаслаа. Энэ давхар ирүү харж гинөө. Ирүүгөө болсон. Жоохон гид сасагдсан. Тэгээд ер нь бол дугуй спортод айгүйх дуртай болоод байна. Яагаад гэхээр гүүх айгүй дургуун би. Тэгээд дугуй унах нь бас гүүхээс илүү их одоо бараг калори шатаадаг. Миний хувьд л та тэгээд их амар санагддаг. Яагаад гэхээр ингээд хөл хоёр ингээд темпэнд орохоор мэдээ зогсохгүй ингээд удаан явж байгаа нь. Тэгээд эндээс одоо таалагдаад анхны одоо дугуйн спортоос авсан гой мэдрэмж нь энэ. Тэгээд одоо цаашаага бас ингээд явж гин. Тэгээд өнгөрсөн жил дугуй аялалд явнаа гэд нилээн байж хагаад ерөөсөө явж амжаагүй.
Тэгээд амралтын өдөр дандаа болдог. Миний бас ажлын онцлог дандаа амралтын өдрүүдээр завгүй байдаг болохоор тэгээд энэ жил бүр өстө зорж жагаад хамгийн ихний аялалт нь одоо зочноор бүр оролцыг хоорондоо ярилцаа тэгээд зочноор анх удаа ингээд ороод аяллаа гоё байна. Тэгээд манай лагер дээр бас найз нарыгаа өрөөд бөөнөрөө хамтдаа гоё манай хашинт цайлах гэж байна. За тэгээд Атила би нэг яг зайсангийн тэр хаваар яг UB 5-ны тэр хаваар манай үеэлүүдийг басан хэдэн жил явж байгаад ер нь тэр хавьд дугуун хоёр дэлгүүр байдаг юм байна гэж би анх анзаарчаа. Тэгээд эхнэрийн анх төрсөн өдрөөр дугуй авч өгөх гээд очсон л доо. Тэгээд тэгсэн чинь манай хэд айгуу гоё угтаж аваад тэгээд гоё бэлгнүүд өгсөн надаа. Тэгээд би эхнэр дугуй авч өгчөөд өөрөө унмаар санагдаад нэг өдөр тэр дугуйгаа унаа явсан. Тэгээд тэгсэн чинь тэр дугуй маань бүр жижигдээд. Тэгээ өөрөө тэр эхнэрийнхээ дугуйг унаа явсан чинь жижигдээд аюу жижигхэн хүмүүс наваг чи одоо ямар жижигхэн дугуй унсан бэ? Том дугуй унаач яриач. Тэр би өөрийнхөө төрсөн өдрөөр зөрүүлээд манай эхнэр надад дугуй авч өгсөн Атилагаас тэгээд яг харисмартай таарсан дугуй авсан. Тэгээд Атилагийн жимээр гээд бас клуб байгаа чи хэлсээрээ ингээд бидэртэй хамт ингээд аялалд ингээд яваарай гээд бас манай хангаа маань одоо санал тавьчихсан. Тэгээд өнгөрсөн жил амжаагүй ч гэсэн энэ жил ингээ анханаас нь нэгдээд явж байгаад айгүй дуртай байна. Тэгээд одоо Атилагийн дугуун дэлгүүр болон тэр гадаа байдаг засвар нь тийм засварын ажилчид болоо тэгээд бүгд л айгүй гоё найрсаг. Би нэг юм мор уяар угаа гүйдэг шиг дугуун дээр мордгүй гэвэл миний дугуй автоматар тэр зайсан зүгрүүл яваад байдаг. Айгүй гоё найрсаг хамт олон байдаг. Клубийн хүмүүс ч гэсэндээ бас айгүй найрсаг юм байна. Тэгээд бас дугуй спорт сонирхдаг хүн байвал сонирхож эхлэж байгаа хүмүүс байвал Атила дугуун дэлгүүр болон Атилагийн жимээр бас дугуун клубэд сонирхоод үзээрэй. Их гоё хүмүүс байдаг шүү. Жишээ нь би.